Онцгойлын ерөнхий газраас 2023 онд говьалтай ховд Өвсгөл аймагт гамшигаас хамгаалах команд штабын сургууль, Дархан уулд Орнод аймагт гамшигаас хамгаалах ижүүрэн сургуулийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу Өвсгөл аймагт гамшигаас хамгаалах команд штабын сургууль 3 дугаар сарын 14-өөс 15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тиймээс энэ удаагийн Өвсгөл аймагт зохион байгуулагдаж байгаа гамшигаас хамгаалах команд штабын сургуулийн талаарх мэдээллийг онцгойлын цаг нэвтрүүлэг онцолж байна. Өвсгөл аймагт гамшигаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр удирдах бүрэлдэхүүний сургалт дадлага эхэлж байна тийм ээ. Ер нь бол энэ дадлага сургууль маань бол 2 үе шаттайгаар зохион байгуулагдаад 15-ны хүртэл үргэлжилнэ. Энэ сургуулийн бас талаар мэдээлэл өгвөл. За Өвсгөл аймагт одоо 2017 онд гамшигаас хамгаалах ижүүрэн сургууль зохион байгуулагдсанаас 6 жилийн дараа команд штабын сургууль зохион байгуулагдж байна. Команд штабын сургууль гэдэг маань ер нь аймаг орон нутгийн одоо удирдах бүрэлдэхүүнүүдэд илүү их одоо аюул гамшигтай тэмцэх чиглэлээр мэдлэг дадлага чадах одоо олох чиглэлд зорддог ийм сургалт байж байгаа. За сургуулийн маань одоо эхний үед бол бид нэр энэ ослын удирдлагын тогтолцоогоор ажиллах чиглэлээр удирдах бүрэлдэхүүндээ сургалт явуулж байна. За энд одоо юу ордог вэхээр ослын удирдлагын тогтолцооны ерөнхий ойлголт, ажиллагаа, төлөвлөлт, хангалт, санхүү, захиргааны багууд гэдэг ингээд одоо тогтолцоо үүсгээд одоо хэрхэн одоо аюул томоохон хэмжээний осол гамшигтай тэмцдэг талаар одоо мэдлэг дадлага олох юм сургалт дадлага өнөөдөр явагдаж байна. За маргаашнаас бол бид нар бол энэ сургуулийнхаа хүрээнд штабын дадлага эхэлнэ. Штабын дадлага дээр бол бид нар зохиомл одоо нөхцөл байдлыг одоо үүсгэж за ингээд тэр үүссэн нөхцөл байдал дээр бол хариу арга хэмжээг одоо төлөвлөж газар орон дээр нь зохион байгуулж байгаа байдлаар одоо ийм хиймэл цагийн байдал үүсгэж ажилладаг байна. Сүүлийн жилүүдэд бол энэ газар хөдлөлтийн аюулын одоо нөхцөл байдал нэлээдгүй давтамж ихсэж байна. Одоо хөрс зэрэгэлдээ улс орнуудад аюул гамшигуд гарч байна. За одоо Европ төвч гарч байна. Ер нь альж төв гэлтгүй одоо тийм альж улс гэж одоо ялгалгүйгээр одоо энэ газар хөдлөлтийн аюул гарч байгаагаараа энэ сургуулийг одоо зайлшгүй бас хийх юм хэрэгцээ шаардлага байгаа юм. Улс орнууд бол одоо энэ газар хөдлөлтийн аюулд одоо иргэдээ одоо бэлдээгүй байснараа маш их хэмжээний одоо хохирол амсаж байна. Олон тооны иргэд нь одоо хариу үйлдэл одоо үзүүлэх мэдлэг дадлаггүйгээсээ болоод одоо чичирхийлэл үүсээд байхад тийм ээ орон байранда одоо байсаар байгаад одоо норон аюулд одоо өртөх жишээний ийм аюулууд бол гарсан байна. Хамгийн сүүлд одоо Турк улсын жишээхэд бол олон тооны иргэд бол норонгийн дарагдаж амнасаа алдсан. Бид бол энэ чиглэлээр одоо төрийн байгууллагууд одоо удирдах албан тушаалтнууд хэрхэн одоо мэдээлэлтэй байхын тухайн одоо хүмүүсээр дамжуулаад энэ нутгийн одоо нийт иргэдэд одоо мэдээллийг одоо хүргэдэг сургах юм сурчлах ийм зорилготой байж. Өвсгөл аймаг за манай энэ нутгийн одоо хойд хэсгээр за Оросын холбооны улсын Бурайд улсын одоо өмнөд одоо баруун өмнөд хэсгээр газар хөдлөлтийн маш их идэвхжүүлэлт явагдаж байгаа талаар энэ мэргэжлийн байгууллагуудаас биднэрт бол одоо зөвлөмж анхааруулга сэрэмжлүүлэг өгч байгаа. За он гарсаар бол Өвсгөл аймагт одоо 5-аас дээш магнитудтай хүчтэй газар хөдлөлт хүртэл одоо тохиолдож байна. За энэ бол Турк улсад сая 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоход л одоо их хэмжээний сүрэл одоо хохирол амсч штэ. Тэгэхээр энэ 5 гарантай хөдөлж байгаа энэ магнитуд бол тэр аюултай бол ойролцоо байна гэсэн үг. Тэгээ энэ одоо хүчтэй энэ газар хөдлөлтийн чичирхийл суурин газар аймаг орон нутгийн төвтөө ойролцоо болох юм бол бас бидэнд бол их хэмжээний хохирол одоо амсуулах юм аюул занал хэлбэр бодиттой үүсэж байгаа учраас бид нар ийм сургууль дадлага ийм одоо бэлтгэл бэлэн байдлаар хангах чиглэгдсэн байдлаар явж байна. Дээрээс нь сүүлийн жилүүдэд Өвсгөл аймаг маань нэлээдгүй барилгагдсан байна. За өндөр барилгууд, орон сууцны барилгууд олноор баригдсан байна. Тэгэхээр энэ газар хөдлөлтийн аюул гэдэг бол хамгийн түрүүнд юунд одоо хохирол учруулдаг вэхээр барилга байшин л одоо нурах, гэмтэх ийм аюулууд байж. Тэгэхээр бид нар бол одоо энэ чичирхийлэл болоход яах ёстой вэ, хэрхэх ёстой вэ, хэрхэн одоо зохион байгуулалтанд орох ёстой вэ гэдэг мэдээж одоо өрчилж одоо сурж дадснараа бол одоо ирээдүйд одоо үүсч болох юм аюуллын үед л одоо бэлтгэлтэй байхад л эцсийн одоо зорилго нь орчиж. За ослын удирдлагын тогтолцооны одоо давуу тал гэх юм бол энэ тогтолцоо бол уян хатан байдаг. Ямар ч одоо том, жижиг осол энэ аюулын үед бол энэ хүү одоо тогтолцоогоор ингээд хариу арга хэмжээ хийгээд ингээд ажиллаад явхад бол бас үр дүнтэй байдаг нь бол нотлогдсон.
энэ тогтолцоо бол өөрөө Америкийн нэгдсэн улсад анх үүсээд одоо дэлхийн 160 гаруй улс оронд энэ тогтолцоогоор аюул осолтоо тэмцдэг юм бүтэц одоо бүр хүндээ болоо ингээд ороод явж байгаа юм. Өсгөл аймгийн хэмжээнд бол нийтдээ одоо яг бүртгэгдсэн бол 1274 барилга байгаа. За барилга байгууламжуудын хувьд бол ерөнхийдөө нийгмийн хамгааллын барилга, тэгээ удирдлагын барилгуудаа тэгээд одоо салбар одоо байгууллагуудын барилга гэх мэтээр ангилагдаа явдаг. За манай тухайд бол ерөн суурь судалгаа 12 онд анхны одоо суурь судалгаа хийгээд тэрнээс хойш бол жил болгон ашиглалтанд орж байгаа барилга байгууламжаараа баяжуулаад тэгээд явж байгаа. За энэ жилийн тухайд бол бас нэг онцгой зүйл бол бид нар барилга байгууламжуудаа эрсдлийн зэргээр нь бол ангилсан, ирэмбэлсэн байгаа. За тухайлбал одоо газар хөдлөлтийн одоо жижиггээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбогдуулаад газар хөдлөлтийн баалыг бас шинжилсэн норм гарсан. Тэрийг үндэслээд бол бас бид нар газар хөдлөлтөөр нь барилгуудаа ирэмбэлсэн байгаа. За тэрнээс гадна бас галт төсвөрлөлтийн зэргээр нь бас ангилсан байгаа. За энэ сургууль нь бол бас энэ 2023 оны 5 сард одоо Улаанбаатар хот зохион байгуулагдах үндэсний хэмжээний газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийг хамгаалах одоо энэ дадлаг сургууль том сургуулийн өмнө одоо Хөсгөл аймагт хийгдэж байгаараа бас онцлогтой байгаа. За энэ Монгол улсад тохиолдсон газар хөдлөлтийн хамгийн сүүлийн үеийн тэгээ хамгийн хүчтэй одоо газар хөдлөлт бол Хөсгөл аймгийн хаанх суманд ингээд тохиолдсон байгаа. Тэгээд энэ нь бол бас энэ 5 сар зохион байгуулагдах энэ үндэсний хэмжээний дадлаг сургуулийг одоо бас энэ Хөсгөл аймгаас эхлүүлье гэдэг нь одоо бас энэтэй ч холбоотой юм байгаа. Тэгэхээр учраас энэ газар хөдлөлтийн аюул чичирхийл гэж одоо ямар хөө байдалтай байдлаа гэдгийг бол тэр үед бол ер нь бас хүмүүс өвсгөлчүүд байдаг монголчууд ерөнхийдөө мэдэрсэн. Дээр нь одоо саяхан одоо Турк улсад одоо аюулт тийм айхтар одоо газар хөдлөлт болж одоо олон хүний амнаас сүйдсэн ийм газар хөдлөлтөнд бол энэ дээр одоо манай бас аврах баг очиж одоо ажилласан. Энэ дээр одоо яг энэ аюул осол болсон ийм газар дээр одоо газар дээр нь очиж яг биеэрээ ингэж мэдэрч ажиллаж байгаа энэ хүмүүс маань одоо бас их туршлагатай болоод ирээд биднэрт одоо бас ингээд заа зөвлөөд одоо ингээд оролцож байгаад нь бас үр дүнтэй болж байгаа л да. Сургалт бол Ер нь бол яг коронавирусын үед бол бид нар яг онцгой байдлын үед хэрхэн яаж ажиллах уу гэдэг талаар нэлээд том сургууль болсон л доо. Ер нь коронавирус гэдэг ийм одоо олноороо гинт ингээд өвддөг ийм өвчний үед хүний нөөцийн асуудал хамгийн хэцүү юм билээ. Тэгэхээр ер нь бол одоо энэ онцгой байдлын одоо сургуульч явж байгаа нэг нь бол амьдрал дээр ингээд яг нийцсэн тий одоо ийм хүний нөөц ямар байх уу, ийм тариа тоног төхөөрөмж байр яаж байх уу тэрийг бүр улсаас ингээд тусгай төсөв гаргаад одоо ийм тарианы нөөц ингээд жилд ийм бэлэн байдаг байхаар нэг төлөвлөж өгөх юм бол одоо бид нэр энэ яриад байгаа энэ сургууль бол яг хөрсөн дээр буух юм билээ. Энэ сургуулийг бол Монгол Улсын шатар сайд аймгийн секретартай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу зохион байгуулагддаг гэдгээр нэлээд томоохон улсын хэмжээнд тооцогддог бол дадлаг сургууль байгаа. Энэ дадлаг сургуулийн үр дүн ач холбогдлыг та бас юу гэж харж байна? Хөсгөл аймагт ингээд команд штабын сургууль болж байгаа нь ач холбогдлын хувьд бол нэг дүүснэлээ өндөр ач холбогдолтой гэж бодож байна. За яагаад тэгэхээр ер нь дэлхийн нийтэд одоо гарч байгаа энэ гамшиг осол бол жилээс жилд одоо бид хүндрэлт нь таамаглаж чадахгүй юм зүйлүүд их гарч байгаа. Тийм их учраас бид нар альва эрсдэл гамшигт бол бэлэн байх хэрэгтэй. Энэ бол бид нар одоо цаг минут хизээ гэдгийг мэдэхгүй. Тэгэхдээ магадгүй энэ хизээч гарч болшгүй одоо гамшиг ослоос бид нар бол тэр нь бэлдсэн урьдчилан одоо хүн ардаа бэлтгэсэн гамшиг болчлоо гэхэд одоо яаж авран хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх, гадаадын одоо хүмүүнлэгийн тусламжийг яаж хүлээж авах, гадаадын аврах үйл ажиллагааг яаж зохион байгуулах гэдэг ингээд энэ бүхэн дээр бол бид бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хамгийн сүүлийн одоо сая Туркийн одоо газар хөдлөлт бол дэлхийн нийтийг бол үнэхээр хүнд байдалд оруулж чочролд орууллаа. Энэ бэлтгэл бэлэн байдал бүх зүйл хүндрэлтийн ер нь бэлэн байдгүй гэдгийг одоо ийм шалгасан том шалгуур болсон. Тэгэхээр энэ жилийн тухайд бол гамшигаас хамгаалах команд штабын сургууль улсын хэмжээнд одоо 3 аймагт болж байгаа. Хамгийн эхлээд манай аймагт болж байна. Тэгэхээр бид нар бол хамгийн ихнийх гэдгээр энэ дээр одоо маш сайн сургуульд хийж авах хэрэгтэй.
команд штабын сургууль гэж байгаа нь өнөөдөр бол сургалтын үйл ажиллагаа явж байна. Бүх сумын засаг дарга нар, гамшигаас хамгаалах албад, мэрэгжлийн албад, байгууллагын дарга нар гэдэг ингээд бүх хүмүүсийг хамруулсан юм сургалтын үйл ажиллагаа. Энэ сургалт өнөөдөр үр дүнтэй болсноор бол маргааш нөгөөдөр буюу 3 сарын 14, 15-ны өдрүүдэд энэ команд штабын сургуулийг бол одоо онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга бригадын генерал Уганбаяр генералын удирдлаганд орол бид нэр сургуулийг 2 өдөр зохион байгуулна. Тэгэхээр энэ сургуультаар ер нь гамшиг тохиолдсон тохиолдолд бид нэр яаж одоо хүн ардаа аврах вэ гэдэг энийг л одоо сургуульд хийж одоо ингийн цагт үзэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол албан хаагчдын тухайд ч энэ одоо аймаг орон нутгийг удирдах байгаа, сум орон нутгийг удирдах байгаа, байгууллага удирдах байгаа энэ хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүсийн тухайд ч иргэдийн тухайд ч энэ бол өндөр ач холбогдолтой зүйл гэж харж байна. Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж байгаа гамшигаас хамгаалах команд штабын сургуулийг онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга бригадын генерал Уганбаяр захимаар удирдах байна. Энэхүү дадлаг сургууль нь 2017 оноос хойш 6 жилийн дараа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм. Дадлаг сургуульд аймгийн онцгой комисс, сумдын засаг дарга нар, гамшигаас хамгаалах мэрэгжлийн анги албадын болоод төрийн байгууллагуудын 200 орчим удирдах бүрэлдэхүүн оролцож байна. Удирдах бүрэлдэхүүн газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар цагийн байдлын дагуу ажиллаж байгаа юм а. Онцгой байдлын цаг нэвтрүүлэг үргэлжилж байна. Нийслэлийн онцгой байдлын газраас зохион байгуулсан марш тактик тусгай бэлтгэлийн аврах шалгаруулах тэмцээнээс хийсэн мэдээллийг хүргэе. Нийслэлийн онцгой байдлын газраас марш тактик тусгай бэлтгэлийн аврах шалгаруулах тэмцээнийг 19 дахь жилдээ Сонгон хайрган дүүргийн нутаг дэвсгэр Хүй долоон хотогт зохион байгууллаа. Албаагчдын бие бэлдэр, сэтгэл зүйн бэлтгэлийг хангуулах, мэрэгжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой тус тэмцээний аваргаар Налах дүүргийн онцгой байдлын газрын гал төмөр унтраах аврах 28 дугаар анги тэргүүлж, нийслэлийн аврах анги, Хангуул дүүргийн онцгой байдлын хилцсийн гал төмөр унтраах аврах 14 дугаар ангийн баг тамирчид удааллаа. За Налах дүүргийн онцгой байдлын маань уг марш тактик тэмцээн марш тактик тэмцээнд одоо 2002 оноос одоо амжилттай орж байгаа. 2002 онд одоо хүрэл медаль, 2004 онд хүрэл медаль, 2014 онд хүрэл медаль, 2018 онд хүрэл медаль, одоо 2023 онд алтан медаль хүртсэн амжилттайгаар оролцлоо. За энэ жилийн марш тактикийн тэмцээн маань маш их онцлогтой. Яагаад гэвэл бас одоо шинээр нэмэлтээр одоо АК задрага хийх угсрах ийм нэмэгдэл орсон байна. Энэ 18 баг тамирчид маань одоо маш их ур чадвар ахвалсан бата бүгд одоо амжилттай сайхан оролцлоо. Энэ жилийн онцлог бол албаагчдын одоо төсөв төвчээрийг шалгасан маш хүнд болоо цаг агарын хувьд болоо албаагчдын төсөв төвчөө бие бэлдрийг шалгасан тэмцээн боллоо. 2 жилдээ орж байна. Өмнө жил манай хүрэл медаль авсан. Энэ жил тэргээ баттгаад мөнгөн медаль авлаа. Энэ жилийн хувьд манайх марш 2023 марш тусгай бэлтгэлийн тэмцээнд 3 дугаар хайранд орсон. Өнгөрсөн жил бол 5 дугаар хайранд орж энэ жил амжилттай баттсан амжилттай байна. За нийслэлийн онцгой байдлын газар жил бүр Монгол цэргийн баярыг өгтөж марш тактик тусгай бэлтгэл аврах шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг. За энэ жил манайх 18 дахь жилдээ тэмцээнийг бол зохион байгуулж байгаа. За энэ жилийн онцлог гэхээр одоо бид бүхэн хуучин одоо тэмцээний уламжлалтаар нэмэгдээд одоо гартан тулаан болон мөн одоо буу задлах ийм одоо номинацээр нэмж оруулсан байгаа. За мөн одоо нийслэлийн онцгой байдлын газар дэвшүүлсэн зорилтын хүрээнд бас төв аппаратаас баг нэмж оруулснаас онцлог талтай. Тэгэхээр тэмцээн маань өөрөө одоо онцгой байдлын байгууллагын албан хаагчдын одоо бие бэлтрийг одоо ямар төвшөнд байгаа юм, сэтгэл зүйн ямар төвшөнд байгаа, зохион байгуулалт нь ямар төвшөнд байгаа юм бэ гэдгийг бол харуулах жил болгон одоо албан хаагчдад хүлээгдэж байдаг тэмцээнээр онцлог юм байгаамаа. Тэмцээнд нийслэлийн онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийн 17 багийн нийт 200 гаруй албаагчид оролцсон 10 км-ийн маршин замд гүйцэтгэх ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS луужин ашиглан биетэх хайж олох, бие бэлтрийн шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах, тархалт аврах ажиллагаа, химийн хорт бодисоос хамгаалах норматив гүйцэтгэх ажиллагаа зэрэг даалгаврыг гүйцэтгэж аваргуудаа шалгаруулсан юм. Онцгой байдлын цаг нэвтрүүлэг ээлж дугаараа хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.